За баярлалаа. Тэгээд миний хувьд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн төлөлт хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Хурлмаа гэж хүн байна. Тэгээд мэдээж хүүхдийн асуудал яригдахад одоо боловсролын эрхийн асуудал бол маш чухал асуудлууд мэдээж нэг байгаа. Энийг бол одоо дахин зохиж тэмдэглэх зураг шаардлагагүй хүн болгоны хувьд бол нэг тийм ойлгомжтой асуудал байгаа болов гэж бодож байна. Тэгээд та бүгдийг энэ одоо чухал асуудлуудад хүүхдээ хэрхэн яаж шинэ 90 цаг үед математик ур чадварыг суулгахгүй мөн энэ боловсролын асуудал тулгамдж байгаа асуудлуудыг хэлэлцэж сонсож ярилцах ийм платформ байгаад бол би бас их таата хүлээж авч маш богино хугацаанд та бүгдтэйгээ өөрийнхөө практик үндсэндээ бас одоо академик гэхээсээ илүү юм практик одоо мэдлэгээсээ хуваалцъя тэгээ ярилцъя гэж бол бодсон байгаа юм. Тэгээд миний одоо гол та бүгдтэй хүргэх гээд байгаа мессеж маань болохоор боловсролын салбарт ажиллаж байгаа би бүр ганцхан багшч гэхгүй. Багш бол ерөөсөө маргашгүй тэргүүний одоо үүрэгтэй. Ер нь боловсролын салбарт ажиллаж байгаа хүн тус бүр ирээдүйг одоо шейп хийж байгаа тийм ээ. Ирээдүйг тодорхойлж байгаа маш чухал үүрэг хүлээгчд байгаа байхгүй. Тийм учраас би бас энэ салбарт байгаа, энэ салбарт оролцох ирээдүй залуучууд маань ч гэсэн тийм ээ энэ одоо хилцүүлэг ярилцлагыг их сонирхдаг байгаасаа гэж бодож байна. За би энийг хөдөлгөж чаддаггүй. За тэгэхээр зэрэг тийм ээ зөвхөн ингээд нөгөө мэдээж та хэдийн маань магадгүй боловсрол болвол хүнд тухайн одоо мэрэгжлийн ур чадварыг эзэмшүүлэхэд илүү одоо фокуслсан байдаг болов гэж бодож байна. Гэтэл боловсролын бид нар өөрсдийнхөө амьдралыг төсөөлөд үзсэн ч цэцэрлэгээс ахвал бид нар дандаа боловсролын системээр ингээд дамжиж байгаа. Тэгэхээр зэрэг систем бид нарыг одоо Бямсран докторын хэлдгээр систем нийгмийн хөгжлийг одоо тодорхойлж байгаа нас үнэн болоод байгаа. Бид нар системийн бүтээгдэхүүнүүд бас нөгөө талаараа. Тийм учраас тэр ч утгаараа боловсролын салбарт ажиллаж байгаа ялангуяа багш нар маань бол яалтчгүй л үндэснээ ингээ бүрдүүлж байгаа хүмүүс юм тийм ээ. Тэгээд үе үеуд хэрхэн яаж ямар хөгжил ямар амьдралыг бид нар бий болгож байна гэдэг чинь энэ салбар дээр бий болж байна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр зэрэг ганцхан мэдлэг ингээд дамжуулаад зогсохгүй хүний эрхийн үндсэн бусад бүхий л асуудлууд тухайлбал эрүүл байх уу тийм ээ, хамгаалагдсан байх уу тийм ээ, тэгш хүртээмжтэй ёс зүйтэй нийгэмд амьдрах уу гэдгийг тодорхойлж идэг ийм одоо чухал салбар учраас би та бүгдэд энэ мессежийг л гол нь хүргэх гэсэн. Тэгээ би нэг хэдэн жишээг хэдүүл ярилцаж үзье гэж бодож байна. За эрүүл мэнд хоолт тэжээл болон боловсрол хоорондоо ямар уялдаатай байгаа юм. Боловсролын системээр дамжуулт маш олон төрлийн нийгмийн одоо төсөл хөтөлбөрүүд бол хэрэгждэг. За үүний хамгийн түгээмэл жишээнүүдийн нэг бол хоол тэжээлийн хөтөлбөрүүд бол байдаг. За манад ч гэсэн тухайлбал бид нар хүүхдүүдтэй үдийн цай, үдийн хоол, сүү гэд гих мэтчлэн хөтөлбөрүүд одоо боловсролын салбарт маань бол хэрэгжээд явж байгаа. Гэхдээ би нэг юмыг хэлмээр байна. Энэ хөтөлбөрүүдийн нөлөөллийг үнэлсэн шинжилгээ ухаанч судалгааны ажлууд бол байдгүй маа гэдгийг хэлмээр байна. Тийм болохоор зэрэг боловсролын салбарт яг манай өөрийн орны онцлогийг тусгасан, өөрийн контекстээ ойлгосон ийм шинжилгээ ухааны ажлууд дээр та хэд манаас оролцож тийм ээ энд хамтарч ажиллавал дэлхийн нийтийн мэдлэгтч ялангуяа өөрийн хүүхдүүд ирээдүйдээ оруулах маш чухал хувь нэмэр юм байгаа шүү. За энэ дээр жишээлбэл Мадагаскарын хөтөлбөрийг бол зүгээр жишээ олгоод хэлээ. Ихэнхдээ нэлээд хөгжил дорой, буурай, орлого буурай улс орнуудад хоол тэжээлийн хөтөлбөрүүд сургуулиар дамжиж хэрэгжүүлж байгаа хоол тэжээлийн хөтөлбөрүүд хамралтыг нэмэгдүүлэхэд зорьсон байдаг.
хоол тэжээлийн асуудлыг гэхээсээ илүүтэйгээр хамралтыг нэмэгдүүлэхэд зорьсон байдаг. Гэхдээ эдгээр хөтөлбөрүүдийн үнэлгээнүүдийг хийгээд үзэхээр зэрэг ганцхан хамралтыг нэмэгдүүлээд зогсоогүй сургалтын амжилт нь нэмэгдсэн байдаг. Сургалтын амжилт нэмэгдсэн гэдэг чинь ирээдүйд цаашдаа сурах боломжууд нь нэмэгдсэн байдаг. Тэгээд мэдээж орлого нэмэгдсэн гэсэн ийм одоо гинжин нөлөөллүүд бол бас ажиглагддаг. За энэ Мадагаскарт жишээлбэл эрүүл мэндийн ямар хөтөлбөр байсан бэ гэхээр зэрэг энэ шимэгчээс шимэгчийн эмчилгээнүүд бол байсан. Гэтэл шимэгч хорхооны халдвартай хүүхэд болвол зүгээр хөөрхийн нэг юм эрүүл мэндийн асуудалтай хүүхэд биш вэ шүү дээ. Шимэгч хорхон халдвартай гэдэг чинь дархлаа нь муу байна гэсэн үг. Шим тэжээлийн нөгөө шингээх тийм ээ ийм боломжууд нь хязгаарлагдмал байдаг учраас хүүхэд микроэлементийн дуталд ороод сурах боломж нь алдагддаг гэсэн үг. Тэгэхээр зэрэг бид нар хүүхдийг чи сурч чадахгүй байна гэхээсээ илүүтэйгээр хүүхэд маань хоол тэжээлийн дуталт байна уу гэдгийг эхлээд асуух ёстой гэсэн үг л дээ. За иймэрхүү нөлөөллүүд бол байдаг бахан тийм ээ. За манай Монголын энэ сургуулийн хөтөлбөрийг бол бас энэ Global Partnership for Education болон Save the Children-ийн хамтран хэрэгжүүлсэн төслүүд байдаг. Өөр бусад байгууллагууд ч гэсэн энэ дээр бол байгаа. За энэ дээр бол маш ерөнхий дүгнэлтүүд гарсан байдаг боловч миний түрүүний хэлснээр яг үнэхээр Монгол хүүхдийн сургалтын амжилтанд ч юм уу нийгэмдээ үзүүлж байгаа тэр нөмөр нөөлгийг илүү нарийн судлах хэрэгцээ шаардлагууд бол энэ дээр бас харагдчихийдэг. Би еще нэг юм энэ дээр бас яг хуу зүгээр жишээ олгоод хэлье гэж утсан. Эргээд боловсрал маань өөрөө ард иргэдээ эрүүл байх уугүй гэдэгт маш том хэмжээний бас нөлөө үзүүлж байна. Тэгэхээр зэрэг салбарууд өөр хоорондоо харилцсан хариуцлага үүрж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо засаглалынхаа нэр томьёогоор авч үзэх юм бол тийм болохоор зэрэг бид хүүхэд маань сайн сурахгүй байгаа гэдгийг хэдүүлээ эрүүл мэндийн салбарынхантайгаа ярилцах хэрэгтэй байх нь тийм ээ. Тэн дээр хамтрах хэрэгтэй байх нь. Нөгөөтэйгүр жишээлбэл одоо сургуулиудад 11 настай хүүхдэд хийгдээд байгаа HPV буюу хүний папиллома вирусын эсрэг вакцин бол 11 настай хүүхдэд хийгдэж байгаа учраас сургуулиар нь дамжиж хийгдэж байгаа товлолд орсон вакцин. Тэр вакциныг тухайн хүүхэд хийх хэсгийг багш одоо маш их үүрэгтэй байна. Тодорхойлж байна. Энэ бол зүгээр судалгааны биш, практик мэдлэг байна. Хэрвээ багш хүүхдүүдтэй зөв шинжилгээ ухаанч мэдээлэл хүргэж чадчих байгаа бол тэр вакцинд хамрагдчихээн. Үгүй бол эрүүл мэндийн салбарын ажил нурж гин. Одоо хатуухан хэлэхэд тийм ээ. Гэтэл папиллома вирусын вакциныг 10 гаруй жилийн өмнө нэвтрүүлсэн байгаа Австрали улс маань одоо 2030 он гэхэд умаа үзүүний 25-аас сална гэсэн зорилготой ажиллаж чадчихээн. Тэгэхээр зэрэг боловсролын салбарын болон эрүүл мэндийн салбарын өөр хоорондын уялдаа бол үнэхээр ялангуяа хүүхдийн үед бол маш их байдаг юм аа. За хүүхд хамгаалал болон боловсролын хувьд энэ асуудлууд ихэнхдээ ийм онцгой байдал тийм ээ хүмүүнлэгийн нөхцөл байдал үүссэн үед бол их яригдчихсэн. За мэдээж ямар ч төр улс суур үйлчилгээгээ тасалдуулахгүй хүргэх үүрэгтэй байдаг. Тийм учраас онцгой хүмүүнлэгийн нөхцөл байдал үүсгэхэд сургуулийн үйлчилгээг явуулах төрөл бүрийн зохион байгуулалтууд хийгддэг. За ингээд сургуулийн үйлчилгээ явуулснараа боловсролын үйлчилгээ хүртэх үйл ажиллагаа зохион байгуулагдсанараа хүүхдүүд маань харин хамгаалагдсан байна. Хүмүүнлэг онцгой нөхцөл байдал гэдэг чинь ер нь жоохон тийм ороо бусгай тийм ээ магадгүй одоо газар хөдлөлтөөс улбаалаад хүүхэд эцэг эхээ алдсан бол хараа хяналтгүй болсон байх, эрсдэл байх ч юм уу. Ингээд хүүхд хамгааллын асуудал бол өөрөө маш олон төрлийн асуудлуудыг ингэж бий болгосон жишээнүүд бол байдаг. Тэр үед бол яг энэ боловсролын үйлчилгээ хүүхдийг хамгаалахад ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг бол харж болно. За манай нөхцөлд бол ийм онцгой байдлууд үүсэх нь харьцангуй бага байдаг. Бид нар чинь маш тийм тогтвортой
үнэндээ бол улс оронд бол амьдардаг байгалийн гамшигын үзүүлэлтүүд бол тулгардаг ийм асуудлууд бол байдаг. Гэхдээ хүүхд хамгааллын асуудал талаас харах юм бол би түрүүчийн өмнөх жилийн өмнө илүү ярьжсэн тийм ээ 2-14 настай хүүхдүүдийн маань тал нь хүмүүжлийн сөрөг аргуудаар одоо хүмүүжигддэг гэсэн ийм өрхийн судалгааны маань дүн болол байдаг. Тэгэхээр тэр хоёр хүүхд тутмын нэг нь гэртээ загнуулж гин, заримдаа бүр зодуулж гин тийм ээ. Тэгэхээр тэр хүүхдийн сурлагын амжилт гэж юу яах вэ гэдэг асуудал бол гарч ирнэ тийм ээ. Тийм учраас сургууль жишээлбэл боловсролын салбар дээр тэр асуудлыг илрүүлж болно. Тэр асуудлаас хүүхдийг ангижруулах нөөц боломж бол энэ салбар дээр бас байгаа байхгүй. Тийм учраас бид нар ганцхан математик, физик, тийм ээ хэлний ур чадвар ийг хангаад зогсохгүй бид нар нийгмээ одоо бүрдүүлж байгаа шүү дээ, тодорхойлж байгаа шүү дээ гэдэг гэсэн ийм одоо сэтгэлгээгээр одоо боловсролын үйлчилгээний процессд оролцох хэрэгтэй юм аа л гэж би та бүгдийг одоо уриалаад бас юу авах гэдэг гэсэн үг тийм ээ. За Бангладешт бас энэ нөгөө хүүхдийн хөдөлмөрийн асуудал бол бас их түгээмэл асуудлуудын нэг байдаг. Тэгэхээр зэрэг энэ сургуульд суурилсан хөтөлбөрүүд хүүхдийг энэ хөдөлмөр эрхлэх эрсдлүүдээс бол хамгаалж идэг ийм нөхцөл байгаа. Манайд зөвхөн миний л бодлоор л тоо яг энэ хүүхдийн хөдөлмөрийн асуудал бол нэг ч тийм одоо сайн яригдахгүй байгаа гэх асуудлуудын нэг. Жишээлбэл хүүхдийн хөдөлмөрийг яаж хэмждэг вэ гэдээ аваад утсан бол мэдээж бид нар мориунач хүүхдийн хувьд ч гэдэг юм уу гэсэн ийм асуудлуудыг илүү ярьдаг боловч жишээлбэл хүүхдийн хөдөлмөрт бол одоо гэрийнхээ ажилд оролцож байгаа цагийн хязгаараар томьёологдоод бас хүүхдийн хөдөлмөрийн асуудлууд бол яригддаг. Бид нар өдөр тутамдаа анзаардгүй гэхдээ 100 цаг болоод бид нар зам даагуу самар жимс мөөг зараа зогсож байгаа хүүхэд бол хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд гэж харагдаж байгаа. Гэтэл бид нар тэр байдлыг дэмжиж тэндээ судалгаа намаа хийгээд явдаг байх жишээ. Тэгэхээр зэрэг нийгмийн энэ одоо ойлголтуудыг эвдэж чадах хүмүүс олвол би боловсролын салбарт ажиллаж байгаа бүх хүн гэж бас бодож байна. За мэдээж боловсрол өөрөө тэр хүүхдийг хамгааллын эрсдэл үүснэгийг нь илрүүлж чадсанараа хүүхэд хамгааллын эрсдэлд орохгүй эргээд бас илүү идэвхтэй суралцах, нийгэмд оролцох энэ боломжууд нь бүрдэж байна гэсэн үг. За эдийн засаг нийгмийн хамгаалал бас боловсрол дээр түрүүн Бямсуран докторийн ч гэсэн ажилт ревью дээр тайм дээр бас их тодорхой бол гарч исэн. За энэ дээр энэ хоол тэжээлийн хөтөлбөрүүд чи ерөнхийдөө нийгмийн хамгааллын хөтөлбөр гэдгээрээ боловсролын салбартаа уялддаг зүйлүүд бол маш ихээр судлагдсан байдаг. Энэ British Medical Journal-ийн үнэлгээгээр л гаргасан энэ дэлхийн нийт 400 сая гаруй хүүхэд тийм ээ энэ сургуулийн хоолны ач тусаар одоо хоол тэжээлийг сайжруулах ийм зүйлүүд бол хийгдчихсэн. За би түрүүн жишээн дээр ийм сургууль дээр хоол өгөх хөтөлбөр өөрөө олвол нөгөө хамралтыг нэмэгдүүлэх гол зорилготой байсан болвол сүүлийн жилүүдэд хоол тэжээлийн хөтөлбөрүүд болвол эрүүл мэндэд чиглэсэн илүү хөтөлбөрүүд байгаа. Яа тэгэхээр зэрэг хоол тэжээлийн асуудлууд за манай Монгол улсын хувьд бол хүүхэд эрдэс бодисын тутал илүү түгээмэл байдаг. Таргалалтын асуудлууд нэмэгдэх хэв шинжтэй байгаа. Тэгэхээр зэрэг сургуулийн боловсролын хөтөлбөрөөр дамжуулаад одоо хоол тэжээлийн боловсрол нэмэгдснээр ирээдүйд бид нэр эрүүл мэндийн зардлыг хэмнэх ийм одоо хамаарлууд хүртэл харагдаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ нийгмийн хамгааллын үр нөлөө бол бас боловсрол дээр бол маш их байгаа гэж харагддаг. За манай бас судалгаанууд дээр юу гэж анзаарэгдэж байна гэхээр зэрэг
Ер нь бол хүүхдийн эрхийн асуудлыг бид нар бас амьдралын ингээд мөчлөгөөр харах нь бол илбэг. Тэгээд 5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн асуудал бол ерөөсөө тэр амьдралдаа эрүүл саруул байх, онц сайн сурах, идэвхтэй байх суурь нь тэр насан дээр тавигдчихэдэг. Тэр хүний амьдралын гарааг бид нар яаж томьёолж гинэ гэдэг маш чухал байдаг. Сүүлийн үеийн хоол тэжээлийн судалгаанууд дээр бага боловсролын одоо сурагчийн хоол тэжээлийн асуудал мөн одоо сурлагын амжилтанд нь бас нөлөө үзүүлдэг юм байна. Бас энэ дээр интервенц хийхэд бол хүүхдийн одоо сурлагын амжилт сайжирдаг юм байна гэсэн ийм дүгнэлтүүдийг бол гаргасан байдаг. Тийм болохоор зэрэг энэ сургуулийн хоол тэжээлийн хөтөлбөрүүд бол маш чухал одоо үүрэгтэй гэж бол харагдаж байгаа. Юу хэлэх гэжээ тархалттай тийм манайх хамгийн гол нь бас нөгөө бага насны хүүхдийн хоол тэжээлийн хэмжихээс гадна нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийдэг хоол тэжээлийн судалгаагаар сургуулийн насны хүүхдийн хоол тэжээлийн байдал дэлхийн дунджаас доогуур гарсан. Тэгэхээр зэрэг бидний хоол тэжээлийн энэ хөтөлбөрүүдийн үр өгөөж, үр нөлөөг яаж сайжруулах вэ гэдэг дээр бол хэдүүлээ бас урууханаа оролдуулах, тийм учраас судалгаа шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага бол их байгаа гэж хэлмээр байна. За мэдээж энэ яг энэ Чадын жишээ болохоор бид нар бол албан бус боловсрол гэж нэрлэдэг байсан. Одоо бол бид нар юу илээ нөгөө насан туршийн боловсрол гэж байгаа. За тэгээд энэ боловсрох өөрөөр хэлбэл боловсрол гэдгийг айгу өргөн цар хүрээнд ойлгоод байна шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ боловсролын төрөл бүрийн үйлчлэгээ үзүүлж байгаа энэ системүүдэд ялангуяа энэ жижиг дунд бизнесийг явуулах ур чадварыг эзэмшүүлэх, тийм ээ, эдгээр хөтөлбөрүүд бол бас их үр өгөөжтэй. Ээжүүдийн жишээлбэл тийм ээ ажил эрхлэлтийг нэмэгдүүлснээр хүүхдүүд нь сургуульд хамрагдах, ирээдүйд нийгмээ бид нэр илүү одоо боловсролтой түвшинд хүргэх тийм боломжууд нэгж ин гэсэн үг шүү дээ. Хоол тэжээлийн хөтөлбөрүүд хүртэл эдийн засгийн үр өгөөж аюу өндөртэй гэж гардаг. Яагаад тэгэхээр зэрэг тухайн газар нутгийн хүнс одоо ханган нийлүүлж байгаа жижиг бизнесүүд өсдөг ийм туршлагууд бол бас байдаг. Гэхдээ яг зөвхөн контекстээ мэдж байгаагийнхаа хувьд бид нэр энийг бол маш нарийн ингэж дахин судлах хэрэгтэй. Өнөөдөр бид нэр 3500 хүн амтай сумтай байна, 100000 хүн амтай сумтай байна. Энэ дээр эдийн засгийн үр өгөөжүүд нь бол маш өөрөөр гардаг. Тийм учраас энэ бизнесийн зохион байгуулалт ямар байх ёстой вэ гэдэг дээр илүү тийм харсан судалгаанууд бол их ач холбогдолтой юм байна гэж бол би дотроо бодоод байгаа. За тэгээд мэдээж эдийн засаг нийгмийн хамгаалал өөрөө сайжрах сацуу боловсролын хүртээмж үйлчлэгээ ч гэсэн одоо мэдээж дагаад сайжрах юутай нөлөөтэй. Тэгэхээр зэрэг үндсэндээ бол боловсролын мэдээж бүхий салбарууд үндсэндээ тийм ээ. Гэхдээ би боловсролыг бол бүр ингээд онцлмоор байна. Би түрүү жил ч гэсэн та бүгдтэй хэлж исэн баг. Хэдүүлээ зүгээр ингээд барагцаалаа тоолоод үзэх юм бол 3 наснаасаа эхлүүлээд 18 хүртэл сурагчид маань 18-аас дээш насны оюутнууд маань тэнд ажиллаж байгаа бүх багш нар гэл бодохоор зэрэг 3 хүртэлх насны хүүхдүүд магадгүй өндөр настангууд л энэ системд хамаарахгүй байна. Бусд нь бол аав ээж одоо тийм ээ сурагч оюутан багш гэд бүгдээр хамаарж байгаа учраас боловсролын одоо системийн үр нөлөөг бол юу яах аргагүй юм л да. Тийм учраас энэ салбар дээрээ бид нэр хамгийн одоо тэр зөв уялдааг бий болгож чадах юм бол бусад салбарууд дээрээ ч гэсэн энэ өөрөө ийм домино нөлөөг бол маш сайн үзүүлж чадах юм
салбар байгаа гэдгийг бас хэлэх гэсэн. За тэгээд мэдээж хүүхэд эрүүл саруул тийм ээ хоол тэжээл нь хангалттай хамгаалагдсан тийм ээ нийгэм сэтгэл зүйн дэмжлэг авах боломж нөөц нь зөв ёс зүйтэйгээр бүрдсэн тийм ээ эдийн засаг нийгмийн хамгааллын асуудлууд нь бас цогцоороо шийдэгдсэн. Чи нөгөө сургуулийн tuition fee гэдэг ч юм уу тийм ээ иймэрхүү дэмжлэгүүд бас нийгмийн хамгааллын шийдэл гаргалгаануудад орно гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ боломжууд бүрдснээрээ энэ боловсролын энэ attendance enrollment гэдэг хоёрыг ерөнхийдөө хамралт гээл ижилхэн л авч яваад байгаа. Концепцийн үед бол айгүй өөр ойлголтууд байгаа гэдгийг та манай ойлгож байгаа бах тийм ээ. Enrollment гэдэг чи одоо юу гэдэг чинь жилийн эхэнд очиод ингээ бүртгүүлсэн хүүхэд, attendance гэдэг чинь бол тухайн хүүхэд тэр оролцох ёстой цагийнхаа хэдд нь оролцоод яваад байна гэдгийг үндсэндээ харж байгаа гэж бас ойлгож болно. За мэдээж боловсролын систем тэр сургалтын тийм ээ нөлөөг одоо харж байна. Тэгээ би Бямсран багш их дээр нэмээд нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгаач бас нөгөө сурах суурь чадварыг тооцоолсон байдаг. Энэ бүх нөгөө сурах чадварын арга зүй аргачлалыг өрхийн судалгаануудаар хэрхэн яаж авч болох вэ гэдэг дээр суйрлаж арга зүй нь гарч томьёологдсон байдаг. Хамгийн чухал нь баг боловсролын сурлагын амжилтыг бол хэмждгээр хамгийн том давуу талтай. Яг тэгэхээр зэрэг пицца бол 15 настай хүүхдүүдийн хувьд хэмжигдэж байгаа. Ийм бас аргачлалын ялгаануудыг бас ойлгож нөгөө судалгаануудаа хэрэглэх учраас би тодруулаад хэлчихье гэж бодлоо. За боловсрол бол манай нүүбийн маш олон одоо бас улс орнуудын жишээ судалгаануудыг харахаар тэгш байдлыг одоо дэмжин хөгжүүлчих болно, ялгаагч бий болгож болно. Бид нэр өөрсдөө ч бас энэ нийгэм дээр харж байгаа. За нийгмийн хамгаалалт дээр манай Монгол улсын бидний бас одоо төгөөмөл ярьж байгаа нэг жишээ бол гэр бүлийг тусгаарлах ийм процессыг явагддаг тийм ээ. Яг тэгэхээр зэрэг бидний боловсролын үйлчлэгээний зохион байгуулалтаас хамаарат малчин аав нь ганцаараа хөдөө мал дээр ээж нь хүүхдүүдтэйгээ тэгэхээр бид нар нийгмээ бол үндсэндээ суурьаар нэвдэж байна. Өнөөдөр одоо юу гэдэг чи хөдөө орон нутгийнхаа хүүхдийг 6 наснаас нь 17 нас хүртэл нь институцийн хэлбэрээр буюу дотор байранд амьдрах нь тийм ээ өнөөдөр хэр одоо нийгэмшгүй болон одоо ирээдүйдээ ямар нөлөөтэй байгаа юм бэ? Нийгэм сэтгэл зүйн нөлөө нь ямар байгаа юм бэ гэдэг тал дээр бид нар бас харамсалтай судалгаа болтод илэн байхгүй. Зүгээр ээж хүний хувьд энгийн тийм эмэгтэйн хувьд бодоход нэг тийм сайнгүй байх нь бол ойлгомжтой болов гэж бас бодогдоод байдаг юм аа. За мэдээж энэ бол бас засаглалын хүрээнд харилцан хариуцлага үүрэх асуудлыг л бид нэр зохион байгуулах ёстой хэрэгцээ бол гардаг гэсэн үг тийм ээ. Яг тэгэхээр зэрэг боловсрол энэ дээр бол би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг боловсрол бас бусад салбарууд яаж хөгжих вэ гэдгийг тодорхойлж идэг салбар өөр юм тийм ээ. Би одоо цоогийнхаа хүүгийн жишээг яри би тэд нэг музей кафед ороод тэгээд нэг тэр кафений одоо гол десерт болох зүйл яагаад дайллаа л та. Тэгээд хүү нэг 2 халбыг идсэн ээжээ би одоо миний сахарын ч гээгүй маа карбохайдрат хэрэглээ өнөөдрийн хувьд бол болсон гэд хэлэхэд би бүр ингээд гайхаад тийм ээ чинь 7 настай байлуу тэгэхэд тий жоохон тавта байсан. Тэгээд би цогоогоос лавшраад асуухад сургууль дээрээ тэр хэрглэж байгаа хүнснийхээ талаар ийм нарийн мэдээлэл өгдөг учраас ээжигээ хүнстэй худалдаж авахд бас тэр хүүхэд хилдэг байх нь шүү дээ. Тийм ээ энийг аав нь авахгүй яа тэгэхээр зэрэг энэ эрүүл байн бол биш. Тэгэхээр зэрэг нөгөө ингээд сургацсан хүүхэд маань
эрүүл одоо иргэн болж өсөж бойжж маш одоо хувь нэмэртэй иргэн болж хөгжих суурин тавьж байна л гэсэн үг шүү дээ. Тийм ээ, энэ мэтчлэн бол хамаарлуудыг одоо боловсрол дээр харахад тэгээ ирээдүйн эрүүл мэндийн зардал буурна шүү дээ. Тийм ээ, сахар ихэхгүй, диабетийн эрсдэл буурна, даралт ихсэхгүй, тэ хөдөлгөөнтэй байна. Тийм ээ, энэ нөгөө энэ яг хоол тэжээлийн хөтөлбөрүүд хизээш дангаараа хэрэгжихгүй байна одоо. Дандаа биеийн тамирын боловсролтой зэрэгцэж хэрэгжиж байгаа гэсэн ийм одоо зүйлүүд бас ажиглагдчихж байгаа. За тэгээд мэдээж боловсрол болвол бусдаа мэдлэг бол ойлгомжтой үн цэнийг бий болгодог. Өнөөдөр ямар үн цэнтэй юуг одоо эрхэмлдэг нийгэм болох вэ гэдгийг тодорхойлдог учраас маш чухал. Тэгээд ийм боломжуудыг олгодог ийм чухал сектор байгаамаа. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Цаашид энэ чиглэлээр маш их судалгаа шинжилгээ хийж бас хөгжлийн энэ бодлого төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагуудад мэдлэг олгож хувь нэмэр оруулж байгаараа гэж бас хүсмээр байна. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа.